Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бурхны бодит байдалд туйлын дуулууртай байж чаддаг хүмүүс бол Бурхныг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бодит байдлын тухай мэдлэгтэй болох, Бурхны ажлыг нэгд нэггүй ойлгох. Энэ хоёр нь түүний үгээс харагддаг бөгөөд эдгээр айлдвараараа дамжуулан чи гэгээр л олж авч чадна. Тиймээс чи Бурхны үгээр илүү их зэвсэглэх ёстой. Бурхны үгийн талаарх ойлголтоо нөхөрлөлөөр ярилц. Ийм маягаар чи бусдыг гэгээрүүлж тэдэнд гарах гарц өгч чадна. Энэ бол бодиттой зам юм. Бурхан чамд зориулж орчныг зохицуулахаас өмнө та нар дор бүрнээ түүний үгээр зэвсэглэх ёстой. Энэ бол хүн бүрийн хийх ёстой зүйл. Хойшлуулшгүй энэ тэргүүний зүйл мөн. Эхлээд Бурхны үгийг хэрхэн ууж идэхээ мэддэг байх хэмжээнд хүр. Хийж чаддаггүй зүйлсийн хувьд түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж, ойлгодоггүй аливаа асуудал эсвэл өөрт чинь байж болох аливаа бэрхшээлийг эдгээр айлдвараас хай. Бурхны үгийг өөрийн хангалт болгож, бодит бэрхшээл болон асуудлаа шийдвэрлэхэд чинь туслах боломжийг тэдгээрт олго. Бас түүний үгийг амьдралынхаа туслагч болго. Эдгээр зүйл хичээл чармаалт гаргахыг чамаас шаарддаг. Бурхны үгийг идэж уухтаа үр дүнд хүрэх ёстой. Чи түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Ямар нэг асуудалтай тулгарх болгондоо түүний айлдваруудын дагуу хэрэгжүүлэх ёстой. Асуудалтай тулгараагүй байх үедээ чи зүгээр л Бурхны үгийг идэж уухад анхаарах учиртай. Заримдаа чи залбирч Бурхны хайрыг тунгаан бодож, Бурхны үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж, дотроо мэдэрсэн гэгээрэл, гэрэлтүүлэлт болон эдгээр айлдварыг унших үедээ гаргасан хариу үйлдэлийнхээ талаар ярилцаж болох юм. Түүнчлэн чи хүмүүст гарах гарц өгч чадна. Зөвхөн энэ л бодтой. Үүнийг хийхийн зорилго нь Бурхны үгийг өөрийн бодиттой хангалт болгох явдал билээ. Нэг өдрийн хугацаанд хэдэн цагийг чи үнэхээр Бурхны өмнө өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногийнхоо хэр ихийг Бурханд үнэхээр өгдөг вэ? Хэр ихийг махан биед өгдөг вэ? Зүрх сэтгэлээ үргэлж Бурхан руу хандуулж байх нь Бурханаар төгс болгуулах зөв зам дээр байх эхний алхам юм. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг түүний өмнө тавиад, түүнд бүрэн дуулууртай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурхны гэрийн ашиг сонирхлын төлөө түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурхны үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийм үйлдэснээр санаа зориг, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурхны өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурхны дуртай хүмүүс бол түүнд туйлын ханддаг хүмүүс юм. Тэд бол ганцхан түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурхны үзэн яддаг хүмүүс бол түүнд хайхрамжгүй ханддаг, түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө түүний төлөө бүрэн зарлагдаж чаддаггүй хүмүүсийг тэр үзэн яддаг.
түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг тэр үзэн яддаг. Хуурам эхлэхийн тулд цэцэн цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй. Эсвэл түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс уруунтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий бие тоосон байдаг. Хэвийн агаад бодиттой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулууртай байж чаддаггүй хүмүүс бол бүр чих бие тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэр элчийн ачлалд үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагддаг хүмүүс бүхий л оршихуйгаа түүний өмнө тавьдаг. Тэд түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхон суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхийн олж мэдхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл амьд чинь ашиг тустай бөгөөд түүний үгийг эдэж ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ дутагдлыг хангаж улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол мөн махан биеийг хангахын оронд түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд илүү бодитоор орох тухай ярих үед энэ нь чи үүргээ биелүүлж Бурханы шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодиттой үйлдэлүүдийг л түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм. Чи эхлээд энэ сургуулалтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна. Тушаалуудыг хэрхэн мөрдөх, Бурханы өмнө хэрхэн үнэнч байх талаар бод. Хизээ хаанчлалд орж чадах талаараа байнга бүү бод. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол боддог юм чинь хэрэггүй байх болно. Бурханы үгийн бодит байдалд орохын тулд чи эхлээд өөрийн санаа бодлыг бүгдийг нь Бурханы төлөө болгох ёстой. Энэ бол хамгийн наад захын шаардлага юм. Одоогоор олон хүн шалгалтуудын дунд байгаа ба тэд Бурханы ажлыг ойлгодоггүй. Гэхдээ би чамд хэлье. Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол энэ талаар шүүлт хийхгүй байсан чинь дээр. Магадгүй үнэн бүхэлдээ ил болох өдөр ирэх бөгөөд тэр үед чи ойлгоно. Шүүлт хийхгүй байх нь чамд тустайч чи зүгээр л итгэхгүйгээр хүлээж болохгүй. Чи итгэвтэйгээр орохын тулд эрж хайх ёстой. Тэр үед л чи үнэхээр ордог хүн байх болно. Тэрслүү байдлынхан улмаас хүмүүс үргэлж бодиттой Бурханы талаар үзэл бий болгож байдаг. Иймээс бүх хүн дуулууртай байж сурах шаардлагатай. Учир нь бодиттой Бурхан бол хүн төрлөختний хувьд үлэмж их шалгалт билээ. Хэрвээ чи бат зогсож чадахгүй бол бүх зүйл дуусна. Бодиттой Бурханы жинхэнэ бодит байдлын талаар ойлгодоггүй бол чи Бурханаар төгс болгуулж чадахгүй. Хүмүүс төгс болгуулж чадах эсхийг шийдвэрлэх чухал алхам нь Бурханы бодит байдлын тухай ойлгох явдал юм. Бие махбодтой болсон Бурхан газар дээр ирсэн бодит байдал нь хүн нэг бүрийн хувьд шалгалт мөн. Хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаг бол Бурханыг мэддэг, түүнийг үнэхээр хайрладаг хүн байна. Хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаггүй бол
мөн сүнсэнд л итгээд Бурхны бодит байдалд итгэж чаддаггүй бол Бурханд итгэх итгэл чинь хичнээн их байлаач энэ нь нэмэргүй. Хэрвээ чи нүдэнд үзэгдэх Бурханд итгэж чаддаггүй бол Бурхны сүнсэнд итгэж чадна гэж үү? Чи ердөө Бурхныг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Чи нүдэнд үзэгдэж гарт баригдах Бурхны өмнө дуулууртай байдаггүй. Тэгвэл чи сүнсний өмнө дуулууртай байж чадах уу? Сүнс бол үзэгдэж баригддаггүй. Иймд чи Бурхны сүнсэнд захирагддаг гэж хэлэх үедээ утгагүй юм ярьж байгаа босуу. Тушаалуудыг мөрдөх гол түлхүүр нь бодиттой Бурхны талаар ойлголттой байх явдал юм. Бодиттой Бурхны талаар ойлголттой боломгцоо чи тушаалуудыг мөрдөж чадна. Тушаалуудыг мөрдөх нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг нь түүний сүнсний мөн чанарыг хадгалж, сүнсний өмнө сүнсний шинжилгээг хүлээн зөвшөөрч чаддаг байх. Нөгөө нь Бурхны махбод болсон биеийг үнэхээр ойлгож чаддаг байж, жинхэнэ дуулууртай байдалд хүрэх. Махан биеийн өмнч бай, эсвэл сүнсний өмнч бай, хүн Бурханд захирагдаж, Бурхныг хүндлэх сэтгэлийг үргэлж өвөрлөх ёстой. Зөвхөн ийм хүн л төгс болгуулах эрхтэй. Хэрвээ чамд бодиттой Бурхны бодит байдлын талаарх ойлголт байгаа бол, өөрөөр хэлбэл энэхүү шалгалтад чи бат зогссон бол чиний хувьд юу ч хэцүү байхгүй. Тушаалуудыг мөрдөхөд амархан. Чи зүгээр л Бурхны өмнө байхдаа дохиж зангалгүйгээр илэн далангүй үнэн сэтгэлээсээ ярих хэрэгтэй. Энэ нь тушаалуудыг мөрдөж байгаа хэрэг гэж зарим хүн хэлдэг. Тэр нь зөв үү? Тэгвэл Бурхны ар хударгаар түүнийг эсэргүүцэх хэдэн юм хийвэл үүнийг тушаалуудыг мөрдөж байна гэж тооцох уу? Тушаалуудыг мөрдөх гэдэг нь юуг агуулдгийг чи нэгд нэггүй ойлгох ёстой. Энэ нь Бурхны бодит байдлыг үнэхээр ойлгодгүй үгүй юу гэдэгтэй чинь холбоотой. Хэрвээ чи бодит байдлын тухай ойлгодог ба энэхүү шалгалтын үеэр бүдэрч ундаггүй бол чамайг хүчтэй гэрчлэлтэй гэж тооцож болно. Бурхны төлөө цангинсан гэрчлэл хийх нь чамд бодиттой Бурхны талаарх ойлголт байгаа юу, үгүй юу гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулууртай байж, бүр үхэлд хүртэл дуулууртай байж чадах уу, үгүй юу гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулууртай байдлаар дамжуулан Бурхны төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурхнаар авахулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, түүний өмнө гомдлохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулууртай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурхны шаарддаг бодит байдал нь түүний үгийг дуулууртай дагаж, хэрэгжүүлж, бодиттой Бурхны өмнө бүх хийж, завхарлаа мэдж, түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан түүгээр авахулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг түүнд бүрэн дуулууртай болгох үед Бурхан алдрыг олж авдаг. Үүгээр дамжуулан тэр сатаныг шившиглэж, өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурхны бодиттой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодиттой Бурхны талаар бүрэн ойлгож, Петр шиг
үхэлд хүртэл захирагдж чадах өдөр ирэвэл чи Бурханаар авахулж төгс болгоолно. Бурханы хийдэг чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовхыг эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодиттой. Чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа. Түүний ажил ер бусын биш, харин бодиттой. Түүний бодиттой үгсийг, түүний бодиттой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор мөн ажил нь бодиттой болох тусам түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи түүгээр авахуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс. Өөрөөр хэлбэл түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна тэд бол Бурханы бодиттой ажилд захирагдж чаддаг хүмүүс билээ. Махбодод байх хугацаанд Бурханы хүмүүсээс шаарддаг дуулууртай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш. Харин ч түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын суурь болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулууртай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай. Харин нөгөө тал нь түүний хэвийн болон бодит байдалд дуулууртай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гих жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авахулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг ам шигэ хайрладаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн болон бодиттой хүн чанараар ажилдаг. Ийм маягаар түүний хэвийн болон бодиттой хүн чанарын хуйлангийнх нь гадаад бүрхүүл хүмүүсийн хувьд үлэмжих шалгалт болдог. Энэ нь тэдний хамгийн том хүндрэл бэрхшээл болдог. Гэсэн хэдий ч Бурханы хэвийн болон бодит байдлаас зайлс хийх аргагүй. Бурхан шийдэл олохын тулд бүхнийг оролдож үзсэн боловч эцэст нь өөрийгөө хэвийн хүн чанарынхаа гадаад бүрхүүлээс салгаж чадаагүй. Учир нь эцсийн эцэст нь тэр бол Тэнгэр дэх сүнсний Бурхан биш, харин махбод болсон Бурхан билээ. Тэр бол хүмүүсийн харж чаддаггүй Бурхан биш, харин бүтээлийн нэг гишүүний бүрхүүлийг өмссөн Бурхан юм. Иймд өөрийгөө хэвийн хүн чанарын бүрхүүлээс салгах нь яавч амархан байхгүй. Тиймээс ямар ч байсан тэрээр хийхийг хүссэн ажлаа махан биеийн өнцгөөс хийсээр байдаг. Энэ ажил нь хэвийн болон бодиттой Бурханы илэрхийлэл тул хүмүүс захирагдахгүй байвал яалаа гэж зүгээр байх юм бэ? Хүмүүс Бурханы үйлдэлийн талаар яг юу хийж чадах юм бэ? Тэрээр хийхийг хүссэн юм болгоно хийдэг. Тэр юунд ч баярладаг бай, тийм л байдаг. Хэрвээ хүмүүс дуулууртай байхгүй юм бол тэдэнд өөр ямар эрүүл сарвал төлөвлөгөө байх юм бэ? Одоо хүртэл дуулууртай байдал хүмүүсийг аварч байсан. Хэнд ч ямар ч мэрэгэн санаа байгаагүй. Хэрвээ Бурхан хүмүүсийг туршихыг хүсвэл тэд юу хийж чадах юм бэ? Гэхдээ энэ бүхэн нь Тэнгэр дэх Бурханы бодол санаа биш.
энэ бол бие махбодтой болсон Бурхны санаа юм. Тэр үүнийг хийхийг хүсдэг тул нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Тэнгэр дэх Бурхан бие махбодтой болсон түүний хийдэг зүйлд хөндлөнгөөс оролцдоггүй. Тэгвэл хүмүүс түүнд бүрч дуулууртай байх ёстой босоо. Хэдийгээр тэр бодиттой агаад хэвийн боловч тэр чихтэй махбод болсон Бурхан юм. Өөрийнхөө санаан дээр үндэслээд тэр хүссэн болгоноо хийдэг. Тэнгэр дэх Бурхан бүх үүрэг даалгаврыг түүнд шилжүүлэн өгсөн. Чи түүний хийдэг бүхэнд дуулууртай байх ёстой. Хэдийгээр тэр хүн чанартай бөгөөд тун хэвийн боловч энэ бүхэн нь түүний зориуд зохицуулсан зүйл юм. Иймээс хүмүүс түүнийг яаж үл зөвшөөрсөн гайхсан нүдээр ширтэн харж болох юм бэ? Тэр хэвийн байхыг хүсдэг. Иймээс тэр хэвийн байдаг. Тэрээр хүн чанарын дотор амьдрахыг хүсдэг. Иймээс хүн чанарын дотор амьдрдаг. Тэр бурханлаг чанарын дотор амьдрахыг хүсдэг. Иймээс бурханлаг чанарын дотор амьдрдаг. Хүмүүс үүнийг хүсснээр нь харж болох боловч Бурхан үргэлж Бурхан, хүмүүс үргэлж хүмүүс байх болно. Зарим нэг ялимгүй зүйлээс болж түүний мөн чанарыг үгүйсгэж болохгүй. Мөн ганц жаахан зүйлээс болоод түүнийг Бурханы үнэн биеэс түлхэн гаргаж ч болохгүй. Хүмүүст хүмүүний эрх чөлөө байдаг ба Бурханд Бурханы эрхэм чанар байдаг. Эдгээр нь нэг нэгэндээ саад болдоггүй. Хүмүүс Бурханд баг зэрэг эрх чөлөө олгож чадахгүй гэж үү? Бурхан арай илүү хайхрамжгүй байхыг тэд төвчж чадахгүй гэж үү? Бурханд маш хатуу чанд бүү ханд. Дор бүрнээ нэг нэгнээ хүлцэх ёстой. Тэгвэл бүх зүйл шийдэгдэхгүй гэж үү? Ямар нэгэн хөндий байдал байсаар байна гэж үү? Хэрвээ хүн тийм ялахгүй зүйлийг төвчж чадахгүй бол уужим сэтгэлтэй хүн эсвэл жинхэнэ хүн байх талаар бодоод ч яах юм бэ? Бурхан хүн төрлөختөнд бэрхшээл учруулдаг юм биш. Харин хүн төрлөختөн л Бурханд бэрхшээл учруулдаг. Тэд үргэлж туулын чиний цагааныг уулын чиний хар болгосноор аливааг зохицуулдаг. Тэд үнэхээр сүржигнэн дэгстүүлдэг ба ингэх нь ямар ч хэрэггүй. Бурхан хэвийн болон бодиттой хүн чанар дотор ажиллах үед түүний хийдэг зүйл нь хүн төрлөختний ажил биш. Харин Бурханы ажил юм. Гэсэн ч хүмүүс түүний ажлын мөн чанарыг хардаггүй. Тэд үргэлж түүний хүн чанарын гадаад бүрхүүлийг л хардаг. Тэд ийм агуу ажлыг хараагүй мөртөө Бурханы эглэж ирэн хэвийн хүн чанарыг харахаар зүтгэдэг ба үүнийг тавьж явуулдаггүй. Үүнийг яаж Бурханд дуулууртай байна гэж хэлж болох юм бэ? Тэнгэр дэх Бурхан одоо газар дээрх Бурхан болж хувирсан бөгөөд газар дээрх Бурхан бол одоо тэнгэр дэх Бурхан юм. Тэдний гадаад илрэлт адилхан эсэх нь эсвэл тэд яг яаж ажилдаг нь хамаагүй. Эцсийн эцэст Бурханы ажлыг хийдэг нэгэн бол Бурхан өөрөө юм. Чи хүссэн ч хүсээгүй ч дуулууртай байх ёстой. Энэ нь чиний сонгох зүйл биш. Бурханд хүмүүс дуулууртай байх ёстой ба өчүүхэн төдийч дүр үзүүлэлгүйгээр Бурханыг туйлын дуулууртай дагах ёстой. Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч тодорхойгүй байдалд амьдарч
махбод дахь бурханд бэрхшээл учруулахаа болох хэрэгтэй. Түүнийг дуулууртай дагаж чаддаг хүмүүс бол түүний үгийг заавал сонсож, түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс Тэнгэр дэх бурхан үнэндээ яг ямар болох? Эсвэл Тэнгэр дэх бурхан хүн төрлөختний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхонч анхаардаггүй. Харин газар дээрх бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч бүхий л оршихуйгаа түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээж анхаардаггүй. Бие махбодтой болсон бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээж төвөг уддаггүй. Махбод дахь бурханд захирагддаг хүмүүс түүгээр төгс болгоулж чадна. Тэнгэр дэх бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь Тэнгэр дэх бурхан биш, харин газар дээрх бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс Тэнгэр дэх бурханыг өргөлж агуу хэмээн үзэж, газар дээрх бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй. Энэ нь шударга бус. Тэнгэр дэх бурхан бол ер бусын мэрэгэн ухаантай, агуу агаад, гайхалтай атлаа, огтхонч оршин байдаггүй. Газар дээрх бурхан тун жирийн агаад шалихгүй, бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу, газар донсолгом үйлддэггүй. Тэр зүгээр л тун хэвийн, бодиттой байдлаар ажиллаж үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй. Эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон Тэнгэр дэх бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхонч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг. Энэ нь бурханыг эсэргүүцдэг хүн төрлөختний эсэргүүцлийн бүх их сурвалж юм.